2000 оны 12 сарын 6-ны өдөр 5 нам нийлж өнөөдрийн ардчсан намыг байгуулсан түүхтэй 24 оны 1 сарын 1-ний байдлаар ардчсан нам 172 мянган гишүүнтэй гэж тэмдэглэжээ. За энэ удаагийн их хурлаараа ардчсан нам дарга шинээр сонгох, дүрмээ өөрчлөх ийм ажлыг өөрчлөн батлах ийм ажлыг хийх юм аа. За ардчсан намын дүрмийг уншиж үзлээ. Одоо хэрэгжиж байгаа. За намын даргын сонгуулийг 2 үе шаттайгаар явуулдаг юм байна. За эхний шат нь үндэсний бодлогын ороогоор хилцүүлнэ. Дараагийн шат нь их хурлаараа хилцээд ингээд 4 жил явах хугацаатаагаар ардчсан нам дарга сонгодог юм байна. За тэгвэл ардчсан намын даргад нэр дэвших хүн одоо ямар хүн байх юм бэ гэх юм бол за намынхаа дүрмийг одоо зөрчиж сахилгын ямар нэгэн шийтгэл хүлээж байгаагүй. За намдаа илсээд 10 жил болсон. Одоо тухайн үеийнхээ үндэсний бодлогын хорооны гишүүд нийт гишүүдийн 10% дэмжлэгийг авч гарын үсэгт зуруулсан. За намын сонгуульт гишүүн одоо бодлогын хорооныхаа гишүүн ч юм уу одоо бусад намын сонгуульт гишүүнээр бол 4-өөс доошгүй жил ажилласан ийм хүн өнөөдөр ардчсан намын даргад нэр дэвших эрхтэй юм байна. Ардчсан намын их хурал 8 дугаар сарын 31-ний Ням гарагт одоо болохоор товлогдсон. Дүрмээрээ бол ардчсан намын их хурлыг үндэсний бодлогын хороо товлдог. За мөн ардчсан намын дарга товлдог юм аа. За энэ удаад бол 6 дугаар сард өнгөж гараад ардчсан намын дарга ган төмөр бол ажиллаа өгнө гэдгийг илэрхийлсэн. За энэ дагуудаа одоо сая өнгөрсөн 7 хоногт ардчсан намын дарга тушаал гаргаж ардчсан намын их хурлыг 8 дугаар сарын 31-нд хийхээр товлсон байна. Өөрөөр хэлбэл үндэсний бодлогын хороо биш. Энэ удаад ардчсан намын дарга их хурлаа товлсон байна. За намын дарга нь ямар эрхтэй юм бэ гэхээр за мэдээж их хурлаа зарлан хуралдуулах хэрэгтэй. Дэд дарга, ерөнхий нарийн бичгийн дарга сонгох одоо чөлөөлөх талаар үндэсний бодлогын хорооны хуралд оруулна. Одоогоор ардчсан нам бол 14 дэд даргатай байна. За ерөнхий сайдад мөн улсын хурлын даргад, засгийн газрын гишүүн, дэд сайдад одоо нэр дэвшүүлэх хүмүүсийн нэрийг ингээд улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлдэг юм байна. За нийслэл аймаг дүүргийн намын дарга ёсчлох ийм эрхтэй. За мөн одоо намын даргатай холбоотой асуудлаас бусад одоо улс төрийн зөвлөлөөс гаргасан шийдвэрт бол хориг тавих ийм эрхтэй гэдэг юм байна. За улсын хурлын сонгуулийн үеэр яадаг вэ гэхээр тухайн тойрогт нэр дэвшиж байгаа ардчсан намын гишүүний нэрийг өөрчлөх одоо асуудлыг улс төрийн зөвлөлөөр хэлэлцүүлэх ийм эрхтэй юм байна. За мөн одоо нам нь мэдээж хамгийн олон санал авах юм бол ерөнхий сайдад нэр дэвших ийм эрхтэй. За мэдээж олон үүрэгтэй. За энэ үүргээс хамгийн сонирхолтой санагдсан нь ёс зүй болон үйлдэлээрээ намынхаа нэр хүндийг унгаахгүй байх ийм үүргийг ардчсан намын дарга хүлээдэг юм байна. За их хурал 31-ний Ням гарагт болно. Намынхаа даргыг сонгоно. Ардчсан намын их хурлын 1000 гаруй хүнтэй болдог. 1200, 1400 гэх мэт. За ардчсан намын их хурлын гишүүдийг сонгох болон томилох юм хоёр зарчмаар одоо бүрдүүлдэг. Сонгогдох зарчмаар бол анхан шатны төлөөллийн 55% нь аймаг сумаас 45% дүүрэг хорооны үүрүүдээс гэсэн байдлаар сонгогдож одоо бүрдүүлдэг. За томилогдох гэдэг нь болохоор намын дарга, үндэсний бодлогын хороо гэх мэт нөгөө хороонуудын гишүүд нь за мөн намын дэргэдэх байгууллагын удирдлагаас нь тус бүр нэг гишүүнийг ингээд одоо хүмүүсээ бүрдүүлдэг байх нь байна. За ер нь ардчсан намын хувьд сахилгаан зөрчил гэж юу үзэх юм бэ гэдэг нэг хэсэг байна л та. Тэгээ сахилгаан зөрчлийн талаар хэд хэдэн заалтууд байна. Эдгээрээс надад одоо хамгийн сонирхолтой санагдсан хоёр зүйлийг хэлэх юм бол их хурал болох гэж байгаатай холбоотойгоор намын дотоод сонгуулийн үйл ажиллагаанд гишүүдийн саналд нөлөөлөх зорилгоор мөнгө, эд зүйлс тараах, амлалт өгөх болон дүрм журамд заасан бусад заалтыг зөрчсөн бол сахилгаан шийтгэл оноо гэж байгаа. За нөгөөх нь юу юм бэ гэхээр намын хурлын хаалттай хуралдаанд видео камер, гар утас, дуу хураагур болон бусад төхөөрөмж ашиглан бичлэг хийсэн, тараасан, хуралдааны тэмдэглэлийг ил болгосон, намын дотоод асуудлаар олон нийтэд хандаж, намын нэр хүнд, эвнэгдэл, үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхүүц үйлдэл хийсэн бол сахилгаан шийтгэл оногдуулна гэж байгаа. Сахилгаан шийтгэл гэдэг нь намаасаа одоо хөдөлгөөлөх хөөх ч юм уу те сонгуульт ажлыг хаших, намаас томилогдож одоо төрийн хийх ч юм уу энэ бүх эрхүүдийг нь хасчдаг юм байна. Тодорхой хугацаагаар 4 жил гэсэн те. Тэгэхээр одоо бас их хурал нь болох гэж байгаа юм чинь бас энэ сахилгаан шийтгэл бас гишүүдсэнд сонирн байж магадгүй гэж бодоод ингээд уншсан зүйлээс товчхон тэмдэглэл хийлээ.